Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махыг халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Царай Мото болон Ааш Мото Айрын нар хамтран хүргэдэг. Харин өнөөдөр найруулагчаар Борхогийн Жамбад ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос чигнэмэг Green Veg Roll, Crispy Roll хамтран ажиллаж байна. За мөн гэр бүлийн гишүүн бүр дөрөтэй Jameson брэнд хамтран ажиллаж байна. Өглөөний минь дайраа сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амруу. Сайхан амарсан. За амралтын өдрөөр юу хийж өнгөрөвдөө? Амралтын өдрөөр би гэрээ өстө нэг ухаж цэвэрлэлээ. Хэдэн жил цэвэрлэхгүй шиг. Хөөрхнөө хийсэн юм байна шүү дээ. Хамгийн хөөрхөн ажил гэдэг байгаа шүү дээ. Тийм үү. За Hot Topics нэвтрүүлэг бол таныг яг одоо сүүлийн 24 цагийн турш дэлхийд дахина хамгийн hot, хамгийн халуун байгаа сэдвүүдийг юу байгаа вэ тухай танд гаргаж ирээд ярих зорилготой ийм нэвтрүүлэг. За бид хоёр тийм учраас Яманы махыг халуун дээр нээж байгаа. Яг гоё чанцсан бодгийг хөргөж өгөх, боловсгосон бодгийг хөргөж өгөх зорилготой байна. За миний өнөөдөр ярих сэдвүүд ийм сэдвүүд байна надаа. Kawasaki Corleo гэдэг хайлт байна. Kawasaki Corleo гэж би бүр үзчихэд бүр нүдэндээ идэхгүй. За энэ тухай бүгд гоё дэлгэрүүлж ярина. Юу яа. Би бүр эндээс гоголцож идэх шүү. За тэгсэн чинь Америкийн нэгдсэн улсуудаас протест буюу жигсаал гэдэг хайлт бас нэлээд тэргүүлж эхэлсэн байна. За мөн Умард Сентинел гэдэг Умард Сентинелийн арлууд гэдэг хайлтууд Америкийн нэгдсэн улс ер нь дэлхийд даяар одоо тэргүүлж эхэлсэн баг юм. За энэ одоо Сентинел Умард Сентинел гэдэг арал тэр болгон яригадаад байдаг. Үүнтэй холбоотой юу гарч ирвэ гэдэг. За энэ Америкийн нэгдсэн улс нэг иргэн энэ арал дээр очисон юм байна. За үүнээсээ болоод хэрэг төвд орооцолсон. За энэ тухай илүү дэлгэрүүлж бас ярина. Тэр аралд бол хүн очих хориотой байдаг юм байна. За яагаад хориотой байдаг, ямар асуудал дэлгэрсэн тухай ярих гэж бодлоо. За Японд ETC гэдэг бас нэг хайлт тэргүүлээд лээ. Цаг гарвал бүгдээ энийг ярина. ETC-г юу ч хэлээ нэг машин асахаар бүгд одоо манайх Япон машинтай шүү дээ. Нэг тим юм дуграад байдаг тий. За тэгээд тэрнтэй холбоотой нэг Японд асуудал үүссэн юм байна. За тэрийг нь бас цаг гарвал ярина. Цаг гарвал бас Монгол динзавар ярих юм шиг шүү дээ. Монгол динзавар ийм хайлт бас сүүлийн 7 хоногт бас гарсан байгаа. Тэрийг бас ярих гэж оролдоно. За миний хувьд болохоор Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн улс орнуудын эсрэг тавьсан худалдааны тарифтай холбоотойгоор одоо энэ баасан гараг тариф тогтоолоо гэж бүрэг төлөө зарлаад за одоо нөгөө даваа гарагийн арилжаа нэгдэнгүүт улс орнуудад ер нь эдийн засгийн хувьд ямархуу нөлөө үзүүлж байгаа тухай бүр үргэлжлээд одоо энэ тусгаар улсын тийм үү супер гүрний тавьж байгаа тариф дэлхийн улс орнуудад ер нь яаж нөлөөлөх эдийн засаг хаашаа ирэх төлөвтэй байгаа тухай ингээд нөгөө сайтууд юу гэж бодож байгаа тухай мэдээлэл хүргэнэ. За үргэлжлүүлээд Холливуудын алдарч жүжигчин Том Крузтэй холбоотой нэг мэдээлэл хүргэхээр татаж авсан байна. Mission Impossible буюу биелэгдэшгүй даалгавар гэдэг киноныхын нэрээр одоо тренд дээр нэлээд ороод ирсэн байна. За би түрүү Оросын трендээс харсан Их Британи дээрээс харсан. За энэ тухай мэдээлэл хүргэх бол 3 дахь сэдвээрээ би Францын улс төртэй холбоотой буюу одоо Францын сөрөг хүчний намаас 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг Марин Ле Пентэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл хүргэнэ. За тэгэхээр ихний мэдээллийг манай Ааш Мото Айрын хүргэнэ. За Ааш Мотод мэдээлэл өргөе. За тэгэхээр 9 цаг өнгөрөөд одоо 9:17 болж байна тийм үү Улаанбаатар. За тэгэхээр Японд одоо Солонгост за нэмээд Шанхай, Шинжээ, Хонконг, Бомбейд одоо Азийн орнуудад хөрөнгийн бирж ерөнхийдөө нэгээд байна л да. Орон нутгийн цагаараа зарим нь хараахан нэгээг байх, зарим нь бол нээсэн байна. За хөрөнгийн бирж нээсний дараагаар одоо дэлхийн улс орнууд буюу одоо сайт агентлагууд, мэдээллийн агентлагууд болохоор за ингээд тэ хөрөнгийн биржүүд дээр Трампын тогтоосон тариф хэрхэн нөлөөлөх нь вэ гэдэг ийм хүлээлт угаасаа энэ хагас бүтэн сайнны турш байла. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол Азийн хөрөнгийн биржүүд дээр уналт бол угаасаа маш юутай ажиглагдаж байна. Харин тийм байгаас улаацсан байгаас юу зүгээр улаанаар эргэж штэ. Никэ гэсэн чинь 14% уналттай гинөө. Тэгээ Сөүл Коспи бас унтсан байна. За нэмээд эн чинь Америкта өөрийнх нь одоо хувьцааны фьючерүүд нь унаад эхэлсэн байгаа. S&P, Dow Jones гэд бүгдээрээ ингээд 3.8, 4.3-аар унтсан байгаа. За эднэр за энэ тоо яриад яг тийм үү. Тооноос илүү бидний амьдралд одоо юу илүү чухал юм ч гэмээр тэр өнцгөөс нь ярих юм бол яг одоогийн байдлаар заяа Apple болон Nike брэндүүд өнгөрсөн 7 хоног тийм үү тэр бумаар хэмжигдэх
одоо хувьцааныхаа ханшийг алдсан гэдгийг мэдээлэл цацагдсан. Үүнтэй нэмэгдээд ер нь дэлхийн дахин эдийн засгийн юм юутай уналтанд орох юм биш үү, зогсон байдалд орох юм биш үү гэдэг ийм мэдээллүүд нэлээд түлхүү цацагдж байна л да. Тэгэхээр Трампын тариф бол одоо хэд хэдэн орны эсрэг маш өндөр хэмжээний тарифыг авсан. Үүгээрээ далимдуулаад яг ингэж тарифаар ингэж арга хэмжээ авж байгаагаараа эдийн засгийн алдагдлаа нөхнөө. Америк нэгдсэн улстэй сүүлийн үед ингээд нэг сайн ах байх гад маш их хэмжээний эдийн засгийн алдагдал ингээ хүлээжсэн. Яг одоо буцаагаад аимшираад гэдэг тий. Энэ мөнгөө бид нар буцааж эргүүлж аваад тэр бом доллар Америк руу буцаж урсаж орж ирэх болно гэдэг ийм байр суурийг Трамп илэрхийлээд байгаа. За тэгвэл нөгөө тариф тогтоолгосон 50 гаруй улс орн Америк нэгдсэн улстай холбогдоод энэ тухайгаа эргэж нэг хэлэлцээ гэдэг ийм санал тавиад байгаа юм байна л да. Гэсэн чинь энэ дэр Трампын өгсөн нэг мэдээлэл байна. За Энэ тариф чинь үнэхээр сайхан зүйл гэдэг мэдээлэл хийж л дээ. За тэгэхээр өөрийнхөө нөгөө алдар Truth Social гэдэг одоо платформ дээр бид нар ингээд хятадтай, Европын холбоотой, за тэгээд ингээд бусад улс орнуудтай санхүүгийн хувьд маш том алдагдал хүлээдэг байсан. Энэ алдагдлын асуудлыг бид нар тарифаар л ангаач чадна. Одоо ингээд Америк нэгдсэн улс руу хэдэн 10 тэрбум доллар буцаж орж ирэх болно. Өнөөдөр ингээд энэ тариф ингээд одоо хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр манай эдийн засагт маш гайхамшигтай зүйл болох болно гэдэг ийм мэдээлэл хийсэн байна л та. Яа, бас их сонин цаг үед амьдарч байна. Тэгэд энэ чинь нөгөө Вьетнамд жишээ нь 90% татвар тогтоосон байсан шүү дээ. Зөрүүлээд импортын татвар тогтоосон. За ингээд Вьетнам Америк нэгдсэн улс тогтоосон байсан татварыг нь хариулж одоо тогтооод байгаа юм билээ л дээ. Тэгээд зөрөөд Вьетнам болон Солонгосууд бүгдээрээ энэ тариф дээр ярилцсан хилцээ гэдээ одоо бүгд Америкийг гуйгаад бас ирж байгаа гэдээ одоо тэгжсэн. Аль аль улсууд нь бид нар ингээд тариф дээр ярилцмаар байна гэдэг. Тэгэхгүй бол энэ ерөн зүгээр Америк нэгдсэн улс чинь дэлхийн хамгийн том эдийн засаг одоохондоо. За гэхдээ энэний одоо тавьсан одоо бодлого болгоно дэлхийн эдийн засаг шууд ингээд нөлөөлөө дэлхийн худалдааны ийм энгийн одоо асуудалд ерөөсө бүгд хориг одоо асуудалд оруулж байна. Саяг хүртэл одоо энэ харьцангуй давуу талын онол буюу бүх эдийн засаг дэлхийд даяараа хооронд улс орнууд худалдаа эрхэлснээр бүгд хожно, бүгд хөгжнө гэдэг энэ үзэл баримтлалаар хөгцөр ирсэн, үр шимийн хүрсээр ирсэн. За үүний эсрэг нүүдэл хийж одоо тарифууд ингээд тогтоогдоо тарифын даныг ихтүүлээд ер нь хөрөнгөний зах зээлүүд тэр чигээрээ бас нэлээд улаанаар хэрэгж байгаа юм. Түүнтэй холбоотоос 24 цагийн өмнөөс Америк нэгдсэн улсаас Black Monday буюу хар даваа гараг гэдэг одоо хайлтас тэргүүлж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо энэ чинь олон хүмүүс ийшээ хөрөнгөний зах зээлд хөрөнгөө хийсэн байдаг. За энд чинь бас нэлээд бүх юм шавхаж байгаад хийсэн хүмүүс ч бас байдаг. Амьдрал нь энэ дээр тогтчихдаг хүмүүс олон. За ийм хүмүүсийн хувьд энэ савлгаа бол маш хүнд тусдаг. Зүгээр л насаараа ингээд одоо цуглуулсан хөрөнгө нь хорны төдийд арчигдах тохиолдлууд бас байгаад байдаг. За ийм болохоор ийм өдрүүдийг хөрөнгөний зах зээлийн уналттай өдрүүдийг хар өдрүүд гэж нэрлэдэг. Тэгэхээр магадгүй үн түүхэнд энэ 2025 оны 4 сарын 7 Black Monday гэж үлдэж бас магадгүй юм шиг байна. За одоохондоо бас цаашдаа яахыг бүгдээр бас чих тавин хүлээх л үлдсэн байна. JP Morgan банк биш үү? Алдартай JP Morgan бид нар сайн бидэн тийм үү? JP Morgan-аас ийм юу гаргасан мэдээлэл гаргасан байна л да. Америк нэгдсэн улсын энэ шийдвэрийг одоо тийм үү дагалдуулаад Америк нэгдсэн улс болон олон улс эдийн засгийн зогсон байдалд орох магадлал 60% таа байна гэсэн ийм мэдээлэл гаргасан байна. Тэр манай хүртэл долларын ханш нэлээд мэдэгдэм өссөн байлээ шүү дээ. Өссөн байгаа. 3480 хавцаа байсан чи одоо 3520 30 тавиад байгаа хэрэг. За энэ ингэж байна. За нэг талаас доллар төгрөгтэй харьцуулахад өсөд байдаг. Доллар нь өөрөө бас ханш унаад байдаг. Ер нь л дэлхийд даяараа нэг юм ойлгомжгүй тодорхойгүй бас байдалтай. Бүх юм савлж байна тийм. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Цаахан мэдээлэл рүү бүгдээрээ эргээд орно. Crispy Roll чиг нэмэг манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. Тэгэхээр Crispy Roll бол 21 төрлийн үр тариа. За 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос чигнэмэг байгаа. За энийг би энэ чигнэмэгд үнэхээр дуртай болсон. Хамт нь ч ямар гоё юм. За тэгэхээр чи энийг болохтой ингэдэг юм ба штэ. Эдгээр ингээд гоё юм шаржигдсан яг чигнэмэг шиг тэгсэн мөртлөө тоос ашиглаагүй гэж. Тоос ашиглаагүй. Жигэн чийсэн тэгсэн мөртлөө юм яг чигнэмэг шиг тийм хатах тэр процессын их тусгай технологи юм байна л да. Тэгээ дотор нь маш гоё хамттай юм юутай доторх нэг юу гэдэг вүлээ тэр өрмөнцөр тийм. За ийм гайхамшигтай энэ одоо бүтээгдэхүүн бол эрүүл мэндийг гэж явдаг. Яг тэгэхээр солонгосын дээд зэргийн үр тариагаар хийсэн тосон шараагүй жигнэж болгосон. За хүнд хоргүй өсөг. За үйлдвэрлэх явцад чийг байдаг учраас энэ зориултын хадгалах зориултын юм консервант гэдэг чинь тийм нөөшлөгч бодис нэмээгүй. Тэгсэн мөртөө маш өндөр технологиор хатаас учраас мууддаг. За энэ юм супер
одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн байна. Нөгөө нялуу Урилгүй гэж байгаа тийм. Нялуу мэдэж чаддгүй хүнд бол энэ амт нь үнэхээр таалагдана л да. Одоо нөгөө офис дээр бид нарт ингээл өгөхөд би идчихэд хүү ямар гоё амттай ингээд тэр нөгөө задлаад идэнгүүт нялуу биш тэр нэг тийм гурилан биш тий. Дотроо гисэн ярина нэг тийм яг ин гаднаа гурилгүй дотроо жимстэй нэг л тийм эрүүл юм мэдээд байгаа шиг мэдрэмж төрөд байгаа байхгүй. Дээрээс нь эн чинь за үл даан тий амттай. Тэгэхээр энэ бас хинд илүү тохиромжтой юм бэхээр хүүхдүүд за ээж ийм чихэр авдаг, тийм чихэр авдаг гэдээ бас их гуйдаг. Тэгмүүд яг нэг тийм амттай юу гэх юм эрүүл юм авч өгмөр байдаг. Эднээс хүүхдүүд чинь яг өөрсдийнх нь амын дагуул одоо чипс аваадаг ч юм уу, тийм чихэртэй ундаа аваадаг гэж янз янз юм нэхэд байдаг бол та хэрвээ хүүхдэд авах тийм авч өгж явах эрүүл тийм бүтээгдэхүүн юу вэ гэдээ толгоо та өвдөж байгаа бол Green Vitrol гэж чийжлээд аваарай. Та өөрөө амсаад үзээрэй. Үнэхээр гоё амттай бас маш эрүүл бүтээгдэхүүн юм байна. Гэрлэгч нэг миний нууц гээд өөрийнхөө хувийн аккаунтаар рил хийсэн байсан л та нөгөө одоо фитнест яваад байгаа. Бараг цагаараа явцсан уу. Тэсэн чинь энийг айгүй хөөрхөн бөөндөр нь аваад тавьсан идэж байгаа юм билээ. Тэгэхээр бас нөгөө фитнест явж байгаа жингээ барих гэж байгаа хүмүүст бас их давуу талтай, үл даадаг. Нэмээд эн чинь нөгөө тархлуулах ямар нэгэн тийм орц найрлага байхгүй гэдгээрээ тэгээд бас нөгөө эрүүл тэгээ олон төрлийн үр тариа ногоогоор ингээд нөгөө хүний эрдэс бодис те хэрэгтэй амин дэмийг бас нөхчих юм болов. Харин тэ. За тэгэхээр GS25F зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр Green Vitrol-ыг худалдаалж байгаа. Та бүхэн ороод аваарай. Утасны дугаар нь 8684 8655 юм байна. 8684 8655. За манай нэвтрүүлэгтээ 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэмэг Green Vitrol, Crispr-ол хамтран ажиллаа. Баярлалаа. Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За, энд ингэсэн байна. Казу Юри савлаж байна гэхээсээ илүү айрыг ахын самарч байна гэсэн. Цаавал тэр айрыг ах гэж оруулж шин. Чи бүр эндээс амар кафе аваад энэ. Танах бүтггүй. Танах ер нь бүтггүй гэнэ. Танах бүр эвгүй шүү тэгж ирэх юм бол. За ямар ч байсан дэлхийд даяар энэ ер нь дэлхийн эдийн засаг бол маш олон хүмүүсийн анхаарал байгаа юм байна. За ингээд бас дахин нэг хямрал эхэлж магадгүй гэдэг. Би зүгээр энэ дээр зүгээр нэг сэдв оруулж ирмээр бүр үнэхээр санагдаад болтгоо гэж захтанлаа. Warren Buffett за энэ хөрөнгөний зах зээл дээр тоглодог хүмүүсийн одоо бурхан гэж яригдаг Warren Buffett 2 жилийн өмнөөс мөнгөө цуглуулсан. Энэ чинь Apple-ийн эзэмшдэг байсан хувьцааныхаа 50%-ийн, холдингийнхаа 50%-ийн зараад энэ тэнхээс Berkshire Hathaway юу хийсэн бэ гэхээр илүү дутуу хувьцаануудаа зараад л байх гэсэн. Ерөөс жилийн туршид ингээд зарсан. За ингээд 300 ойролцоо агуулгах чөлөөлөх гэдэг шиг л тийм. Агуулгах чөлөө дан ингээд бэлэн мөнгө цуглуулж шүү дээ. 300 гаруй тэрбум төгрөг ингээд цуглуулсан маа гэж байгаа. Бид нэр ингээд хөрөнгө оруулагчид яагаад хураагаад байгаа юм бол яагаад ийм юм болоод байгаа юм бол гэл тийм сонирхдаг хүмүүс бүгд л одоо Warren Buffett юундаа зарцуулах гэдэг юм. Яагаад ингэж байгаа юм бол гэдээ анхаарал хандуулж байсан. Бараг энэ учгийн тайлэгдсэн өнөөдөр юм биш үү те. Одоо Трампын иймэрхүү бодлого баримтлана. Тэгээд энээс нь болоод дэлхийн одоо худалдаа ийм болж магадгүй гэдэг таамагласан юм уу, зүн ч юм уу, яаж энийг олоод мэдчихдэг ямар ч гэсэн үдэд Warren Buffett энэ унтсан хувьцаануудаас бол жинхэнэ шопинг гэж аим шиг хувьцаануудаа үдэд авч байгаа. Warren Buffett өөрөө ятхад нөгөө нэг одоо энэ хувьцааны зах зээл ванга цаашаа штэ нэг л тийм мэдрээд идэхтэй ингэж үгээд байгаа юм шиг. Зүн шиг ингэж байгаа. Яг тэгдэг. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоон. За дэлхийд даяараа бас ангаалгаж байна. Ялангуяа технологи сонирхдаг хүмүүст бол энэ бүр үнэхээр сонирхолтой санагдаж магадгүй. Корлио гэдэг хайлт орж ирлээ. За хамт бол явж байгаа нэр нь бол Kawasaki. Kawasaki гэдэг бол маш алдартай юуны мотоциклийн брэнд. За Kawasaki өмнө гэдэг бол бас мотоцикл сонирхогчдын хувьд бол үнэхээр бас гоё зүйл байдаг. Тэгсэн чи Kawasaki цаан чинь төмний амыг ангаалгаж байна. За Корлио гэдэг нэртэй шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан Kawasaki Heavy Industries хөгжүүлсэн. За энэ 4 хөлтэй Bionic Robot гэдэг зүйл танилцуулсан байна. За ингээд ер нь кино цааш энэ одоо энэ бүр яг ингээд бид нар яг амьдарч байгаа энэ юу юм уу? Одоо ийм зүгнэлт кинонд амьдраад байгаа юм уу? Тэгс чи юу вэ гэсэн чи энэ ингээ ууланд энэ бичлэгийг харуулвал зүгээр ёо бүрстөө яг энэ жинхэнэ бэдэг юм уу гэмээр тэгсэн чинь унаад явдаг робот морь гэх юм уу. За би одоо бол ундаг хүлэг гэж ойлгоно. Одоо энэ мотоциклтэй бол ийм ой мод уул асгаар бол явж олж чадахгүй шүү дээ. Тэгэхэд Kawasaki Corleone-гоор дээр нь яваад одоо яг ийм морь унаад явж байгаа юм шигээр ингээд гэхдээ робот унаад явах байна. Найруулагч бичлэгийг өчлөө. За яг нөгөө машин бариад те лайв үзэж чадахгүй хүмүүстэй хэлэхэд нэг тийм 4 хөлтэй одоо кинон дээр нэг 4 хөлтэй амар хурдан нохоо мохоо гүүгээл буудаад идэв шүү дээ. Робот тэр шиг гэхдээ том хүн ингээд өөрцөн явж ийн л та.
би энийг бичлэгийн өчтөр харсан байхгүй юу? За. Би ерөөс юмд итгэе байсан юм байна. Би бүр яг үнээс Муу санаад болсон. Энэ AI байна уу? Би яг тэгж бодвол гүйлгсэн зэ. Яг тийм бол биш. Ерөөсөө яг албан ёсоор Kawasaki-ийн Corleo гэдэг бүтээгдэхүүнээ ингээд танилцуулсан. Энэ одоо бүр ингээд ирээдүйд амьдраад байгаа юм. Тэгэхээр хуучин бол бүх ингээд явдаг зүйлсийг бид нар дугуугаар төсөөлдөг гэсэн. Дугуй дөрвөн хүлтэй. Тэгэд энэ өсөрч хараад байгаа юм. Энэ яг ингэж чадахгүй би мэдэхгүй байна. Энэ одоо яг бичлэгийг харуулж байна. Итгэхэд үнэхээр бэрх юм бүтээгдэхүүн танилцуулсан. За энэ ингээд болоог. Зүгээр л байгаа дөрвөн хүлтэй ингээд нэг юм ирээдүй юм шиг байх бол энэ өөрөө ингэж байгаа юм. Нүү ус төрөгчин цэнэгтэй гэж ус төрөгчөөр ажилладаг гэж. За. Одоо ус төрөгчийн одоо юуны одоо эсийн гэх юм уу сел систем гэдэг ийм системээр нэг цэнэглээд удаан ерөөсөө маш удаан ажилладаг ийм технологиудыг тэгж нэрлэдэг санаж байна. Тэгээд ерөөсөө ийм сүүлийн үеийн бүр ингээд супер ийм сонин ийм бүтээгдэхүүн Corleo гэдэг ийм бүтээгдэхүүн танилцсан. Сайн найруулж энэ өндрөөс өсөрж байгааг нь өглөө энэ одоо баг амтэн ч юм шиг ямар эвгүй би тийм зүгтнэлт кино одоо нөгөө бид нар чинь роботоос ингээл нэг айсан роботууд ертөнцийг захирна гэл нэг тийм айгүй олон кино байдаг шүү дээ. Яг тэр шиг зүгнэлт кино би илүү олцсон юм шиг. Сая тэр өндрөөс өсөрж байгаа нь ямар амар харагдав. Харин тийм. Одоо бүр амтэн дүрст робот гарсан байна гэдэг Kazuo Yuri бичсэн байна. Хүн дүрст роботууд гэж боддог байсан бол эхний ээлжинд бидний амьдралд баг ийм дөрвөн хүлтэй роботууд илүү хурд нэвтрэх нь энийг бүгд тэр унаад явдаг болж магадгүй юм шиг байна. Kawasaki-гийн танилцуулсан бүтээгдэхүүний дагуу те. За энэ бүр үнэхээр сонирхолтой байлаа. Бүр би бүр харчаад өчтөрөөс оо мөх юм л оюухан гэж бодоод юмд тест үнэхээр итгэхээ байчих. Би сая нөгөө сонирхоод магадгүй энэ үнэн зарлагдсан байж магадгүй гэж хайж үзсэн чи үнэн хараахан зарлагдаагүй л байгаа юм байна л та. Энэ одоо мэдээ концепт төсөл буюу концепт төсөл юм уу? гэж байгаа. Гэхдээ л энэ одоо олонний амыг одоо ангаалгаж байна те. За дараагийн сэдвлөөгөө бүгд орцгоё. За дараагийн сэдв Холливуудын алдарч жүжигчин Том Крузтэй холбоотой. За тэгэхээр Том Круз маань энэ жил 62 настай. За 62 нас гэдэг бол залуу настай одоогийн нөгөө амьдралын чанараар бол тийм. Тэгэнгүүт гэхдээ Том Круз маань алдарт бэлэгдэчгүй даалгавар гэдэг киног бид нар сайн мэдэн шүү дээ. Бэлэгдэчгүй даалгавар киноныхоо сүүлийн ангид тоглож байгаа гэдээ одоо энэ мэдээлэл нь бол нөдөнгоос урч цэцэгдээ. За тэгээд одоо кино бол 5 сарын 23-нд нээлттэй энэ Хойд Америкт. Тэгэхээр киноны хувьд нэг Variety гэдэг би сэтгүүл хараа сууж байна л та. Ягаад тэгэхээр одоо энэ чинь Ethan Hunt гэдэг тусгай ажилтны дүрийг бүтээдэг тийм үү. Тэгээ нөгөө 6 илүү 7 ангитай шүү дээ. За анги болгон дээрээ л нөгөө өмнөх ангиудынхаа тэр нөгөө нэг хизүү тэр экшн хэсгүүдийг ингээл Том Круз давах гад байдаг. Ядаад өөрөө орлон тоглогч авдггүй гэдгээрээ алдартай тий. Нэг тийм одоо ямар нэгэн тэр экшн хэсгийнхаа зураг авалтанд өөрөө орсноосоо баг нэг адреналин ялгаруулаа. Тэрээсээ нэг тийм кайф авдаг, таашаал авдаг төрлийн хүн юм шиг байгаа юм л та. Гэсэн чинь энэ удаадаа болохоор Том Крузтэй холбоотой ямар мэдээлэл цэцэгдсэн бэ гэсэн чинь ингэсэн юм байна. CinemaCon дээр одоо өнгөрсөн пүрэв гарагт Paramount Pictures энэ киноны сүүлийн трейлерыг цацжээ. Яг сүүлийн үеийнх нь тийм үү. За тэгсэн чинь тэрэн дээр болохоор Америк нэгдсэн улсын нөгөө онгоц нисгонгоц тээвэрлэгчнээс Том Круз зүгтцэн явж байгаагаар ингээ гараад байгаа юм байна л та. За тэгсэн чинь нөгөө хүмүүс шуугаад хэлсэн чинь та нар те Холливуудын жүжигчинд нэгэн бүх кинонд бүхэл бүтэн те ингээд нисэх хүчний ингээд нисгонгоц тээвэрлэгч өгчөж байгаа юм уу те гэд ингээд шуураад нэг осондоо ингээ нөө төрөө өмч хөрөнгийг нэг Холливуудын кинонд ашиглалаа гэж дайраад байгаа юм байна л та. Зүг шүү дээ. Тэнгүүд энэ магадгүй энэ киноны хувьд бас ингээд сүр PR хийсээ илүү айгүй эерэг PR болоод тах шиг байна. Ягаад тэгэхээр Том Круз те зэвсэгт хүчний те агаарын те зэвсэгт хүчний ингээд юунаас онгоцоос зүгтцэн явж штэ гэл хүмүүс бүр илүү шуугаалцаа ёо. Одоо энэ дэр харагдаж байна уугүй юу? Энэ нэг шар онгоц мөн үү те? За энийг л яг тэр Variety өөрийнхөө юун дээр өгсөн байсан. Би одоо түрүү трейлерыг хараахан үзэж амтсангүй. Тэнгүүд 62 настай жүжигчний хувьд болохоор одоо энэ киног одоо өөрийнх нь одоогийн яриагаар бол заяа хамгийн сүүлийнх нь тоглох анги гээд байгаа. Гэхдээ нөгөө алдарт Indiana Jones дээр тоглосон Harrison Ford шүү дээ. Тэр чинь одоо 79 настай та сүүлийнх анги тоглосон шүү дээ. Тэр чинь бас л экшн кино шүү дээ. Үсэрч харайж мараадаг тий. Тэгэхээр магадгүй Том Круз 65 настай за дараагийн ангидаа тоглож идэг гараад ирчих магадгүй. Surprise эргэн ирэлтгэлөө нэг 5 жил байж байгаа л. Би энэ Том Крузийн сүүлдийн энэ анги дээр байхад бичлэг авч байгаа зураг авалтын нэг бичлэгийг үзсэн. Гимтсэн гэж яриад байсан тий. Гимтсэн гэж яриад. Тэр гимтсэн бичлэг нь яг тарсан мөлий. Тэрийг нь олж үзээ. За миний нүд тайлтарсан. Тэр нөө өсрээд хөлөө зогсоо. Хүлэн ингээ хүлж одоо ингээ нэг тэгшин байх ёстой шүү. Энэ ингээ шилбэр ингээ дундуур юм урагшаа ингээ нугарч гарч харагдаж байгаа. Йоо бүр ингээ тэр нэг юу л
юу л ханлуу ингээл уцаар зүгдэж очил мөргөхдөө эвгүй гიშгээд тэрхүү оронд хүлэн ингээ хурагшраа хугарч байгаа. Нүг гэл ингээл хугарч байгаа шүү дээ ёо. Яста дуртад таалт гэдэг хөөхөд юу гүнээр 62 хүрчээд одоо орлон тоглогчдыг бас ашиглажвал бас болно шүү дээ. Эсвэл ээг нь өвддөг юм болов. Энэ олон жил ингээ орлон тоглогчгүй байж байгаа. Нэг гинт орлон тоглогч ашиглангууд хүмүүс яриад байх гэж бантаад ч юм уу те. Намайг хөгшөрчлөөгээд одоо ярих юм байна гэл одоо нөгөө олонний тал хүмүүс ч айгүй нөгөө нэрээчдэг болохоор тийм бас магадгүй. Тэгсэн Том Круз ямар ч зэн ярилцлагандаа бол ингэж хэлсэн байна л да. За би болохоор тийм үү одоо юугүй олон тоглогчгүй ингээд явсан тухайд бас ингээ хүмүүс яриад байна л да. За яг чам шиг ярьсан заяа 62 настай байж гимтэн ингээ олон тоглогчгүй яваад байгаа чинь яагаад байгаа юм бэ гэсэн чинь за энийг болохоор те би өөрийнхөө нэг тийм өөрийнхөө personal glory гэсэн байгаа даахгүй хувийнхаа ашиг сонирхол хувийнхаа нэг тийм бардамнал бахархлын төлөө хийгээгүй. За би бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлаа л нөгөө гимтүүл өөрийнхөө биеэр гимтий гэж бодож л хийдгээ гэд. Одоо нэг итгээгүй царайт. Одоо чи юмд итгэх хэцүү болж байгаа даа. За тэгсэн чинь Том Круз ямар ч ингэ 5 сарын 23-нд Хойд Америкт одоо энэ final гэж тийвсэ. Яг нэг аригуныг баярлуулах гэж шүү дээ. Final. Тийм. Mission Impossible киноны сүүлийн анги бол нээлттэй хийн. За тэгсэн чинь Том Круз яг энэ Variety төгсөн ярилцлагандаа болохоор за миний кино чи яах вэ? Би нэг кино өөр кино хүлээж байгаа. За. Энэ кино бол одоо удахгүй нээлттэй хийх гэж байгаа F1 гэдэг кино байгаа гэж хэлсэн байна. Тэгэхээр бид тэр киног нь хайгаад үзсэн чинь Формула 1-ийн одоо драм кинонд Брэд Питт гол дүр бүтээж байгаа ийм кино бас удахгүй нээлттэй хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр ингээд одоо ч бас хоорондоо би энэ кино хүлээж идэв юм ба шүү дээ. За хэрсүү их зураа Миах ингэж байгаад өгч магадгүй хүн шүү гэж Том Крузыг хэлж байгаа шиг байна. За Казу Юрэ болохоор одоо гэр бүлийн тухай сэдвтэй кино нэг сайхан өвөгийн дүр тоглох хэрэгтэй шүү дээ гэж зөвлөсөн байна. Цаад чи өвөгийн дүр тоглоход өвсөрч харах бүтггүй байна. Зү баха. Моцикл унж унаа. Өвөө нарыг уралдаа. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За ингэсэн Америкийн нэгдсэн улс даяар яг одоо өрнөж байгаа халуун сэдв бол жигсаал цуглаан. Өнгөрсөн бям гарагт Америк даяар нийтдээ 1000 гаруй зуун жигсаал цуглаан болсон гэж байна. Жижиг баг бүгднгийн тооцоод 1000 гаруй жигсаал цуглаан гаргасан болж ийн гэж NPR-ыг мэдээлсэн байна. За энэ одоо ямар учиртай жигсаал цуглаан бэ гэхээр бүгд бүр түмэн төрлийн лоозон барьсан байна. За ингээд ерөөсөө юу нь олдохгүй, учир нь олдохгүй маш олон төрлийн. Гэхдээ бүгдээрнгийн нэг л юм нэгтгэж байгаа. Энэ аригийн ах огцор гэдэг тий. Hands off буюу гараа тад, савраа тад гэдэг одоо энэ Трампын бодлогыг, Трампын засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жигсаал цуглаан Америк даяараа өрнөж байна. Тэгэхээр 1000 гаруй зуун гэдэг нь Америк одоо Трамп чинь 2 дахь удаага сонгогдсон. Ер нь Трампын ерөнхийлөгч байх хугацаанд хамгийн том жигсаал цуглаан гэж хэлж болно. Ингээд эсэргүүцэл ерөнхийлөгчөөр томилогдонгуудаа тун удаагүй энэхүү том жигсаал цуглаантай ингээд тулгараад эхэлж байна. За мэдээж хэрэг аргагүй маш огцом одоо шийдвэрүүд гаргасан хамгийн эмзэг тусч байгаа магадгүй олон хүмүүсийг ажлаас нь халсан. Холбооны засгийн газрын олон яам одоо байгууллагуудыг, институтуудыг татан буулгасан. Үүнийг нь эсэргүүцэж бас боловсролын салбараас энэ чинь татан буулгасан зөндөө олон асуудал байгаа. За энийг нь эсэргүүцээд одоо их олон одоо хүмүүс жигсэж байгаа юм байна. За энэ би жигсаалын видеонуудыг харсан бүр ингээд маш олноороо гарч жигсэж ийлээ л дээ. Тийм байна. Одоо энэ нөгөө найрлагч өгсөн зурган дээр хүмүүсийн барьсан лоозонгууд дээр за жишээ нөгөө шинжлэх ухааныг дахин санхүүжүүлээч. За хүмүүсийг бөөнөр нь битээ нутаг буцаагаад байгаа ч. За нэмээд хэвлэлийн эрхчлөө бол Америкийн үндсэн эрх юм а гэх мэтчлэн ийм өгнүүдийг барьсан байна л да. Дональд Трамп ч одоо төрийн эрхэнд гараад 2 сар 17 8 хоног л болж гинүү да. Төрийн эрхийнхээ юг аваад тэнгууд одоо яалтчгүй л ингээд нөгөө магадгүй би хэлээд байгаа штэ. Би манайх болохоор ч хэлээд байгаа юм биш. Бид нар нөгөө хөвшмөл ойлголттой байгаад байж магадгүй Трамп магадгүй Америкт зүв зүйл хийж магадгүй л байхгүй юу? Өстой мэдхгүй тийм. Ямар ч гэсэн Трамп одоо 2 сар болсон гэдэг бүр итгэхэд бэрхүүн яа тэгэхээр энэ хооронд одоо юу эсвэл тийм. Үнэхээр баг шоу үзээд байгаа юм шүү. Нэг тийм айгүй гоё үйл явдалтай реалити шоу үзээд байгаа санагдаад байгаа шүү. Айгүй сонирхолтой. Тийм. За тэр нь тэгэд мэдээж хэрэг дэлхийн эдийн засагт дэлхийд даяар бас нөлөөлж байна. Түүний шийдвэрүүд нь дагаад инхүү бас жигсаалууд бас эмх замраагүй байдал бас болох ойртож магадгүй гэж хин хэрсүү их суура бичсэн байна тийм. Трамп одоо болио л гин. За хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ
гэр бүлийн гишүүн бүр дүрээтэй Jameson брэнд хамтран ажиллаж байна. За Монгол Импекс концерн маань 1922 онд Канада улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Jameson компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос хойш эхлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тэгэхээр өндөр тунтай омега 3 гэдэг одоо яг энэ юм л да. Олон төрлийн витамин, пробиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, мелатонин, тархлаа дэмжих болон гоо сайхан буюу үс хумс, арсны витамин зэрэг олон нэр төрлийн хэрэглэгчдэд сонголтыг нь санал болгож байгаа. За тэгэхээр одоо бол хавар цаг дархлаа маш их ундаг. Тэгээд хүүхдүүдийнхээ та гэр бүлийнхээ гишүүн бүрд санаа тавих боломжтой Jameson брэнд. За тэгэхээр хүүхд бүх насны хүмүүс таарсан тохиромжтой ийм юунууд те пробиотик бас бактериуд, ашигтай бактериуд байна. Дээрээс юунууд витаминууд байна. Бүгд байгаа. Тэгэхээр Канадын бүтээгдэхүүн. За энэ Канада дотор зүгээр нэг Канада шиг нөгөө канадчууд зориулагдсан бүтээгдэхүүнүүдээ NPN гэсэн юм одоо юу байдаг? Дугаар өгдөг. Тэгэхээр энэ айл улсад зах зээлд нийлүүлж байгаа бас их чухал гэдэг. Бид нар ингээл нэг одоо брендийн бүтээгдэхүүнийг ашиглаад яг Америкт ашиглаж байгаатай адилхан байдаггүй. Доторх найрц, орц найрлах нь тухайн улстай зориулсан. За магадгүй зарим үнэтэй орцуудыг юм жаахан багасгаад тэгээд арай муу хувилбарыг бас заримдаа өгөөд идэг талтай. За жишээ нь Японд бол Япон автомашинууд нь бүр хамгийн супер гэдэг шиг энэ бол Канад хүмүүстэй зориулсан Канадын бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ одоо чанартай энэ юугаар энэ бэлтгэлээр та бүхэн гэр бүлийн бүх гишүүндээ дархлааны нэг дэмжлэг хийгээрэй. Тэгэхээр хиймэл өнгө оруулагчгүй, хиймэл амт оруулагчгүй, амтнд туршилт хийгээгүй гэж байгаа. Тэгээд одоо сошиал хөгжсөн үед болсон болоогүй те хаанаас ирсэн ирээгүй нь одоо ямар ч хэлээр дамстай одоо дамжсан үг нь мэдэгдэхгүй, ямар нөхцлөөр хадгалагдаж орж ирсэн мэдэгдэхгүй, дими витамин амин дэмүүдийг хүүхдүүдэд авч өгчснөөс те одоо Монгол Импекс концерн ч одоо те маш олон жилийн түүхтэй ингээд буух эзэн буцах хаягтай газрын албан ёс оронд Канада улсаас оруулж ирж байгаа витаминыг бас сонгож авбал илүү буух эзэн буцах хаягтай юм болоо да. За тэгэхээр омега 3 бол зүрх судасны асуудалтай хүмүүст дэмжин, D3 бол одоо D витамин бол бүх л асуудалд их хэрэгтэй витамин болчиход байна. Ялангуяа бид нар чинь өвлийн цаг утсаагт дотор цагаа их өнгөрөөдөг болсон хотын улсуудад л D витамин хүйтэн газрын хүмүүс D витамин их чухал гэдэг. Гэх мэтчлэн бүх одоо эрүүл мэндийн асуудалтай та санаа зовох шаардлагагүй Jameson брэнд хандаарай. Тэгэхээр бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Дээрээс нь давуу тал нь хүргэлтээр авах боломжтой байна. За та шууд City Pharmacy-ийн мэн л орж агаад бүтээгдэхүүнүүдээс нь сайхан дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайхан гिचэн танилцж агаад хүргүүлээд авах боломжтой. Утсаар ч бас авах боломжтой байна. 1819-23 гэдэг дугаарлуу залгаад бас авч болно. 1819-23. За та бүхэн Jameson Vitamins Mongolia гэдэг Facebook-оор хайгаад пэйж дээр нь лайк дараарай. Баярлалаа. Баярлалаа. За хот топикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвлүүгээ бүгдээрээ орцгоё. За дараагийн сэдв өнгөрсөн 7 хоногт хоёлаа яг нэг заримдаа яг мэдээллүүд дээр ам халуураад зарим мэдээлэл нэг хоцрогддог доо. Марин Ле Пен гэдэг одоо Францын улс төрийн нэлээд том тоглогчийн тухай би мэдээлэл хүргэх гэж байгаа. Сүүл рүү дурдаад өнгөрсөн л дээ ялтчихгүй нэвтрүүлгийн цагт дуусаад. За тэгвэл одоо хараахан болоогүй болохоор би ярьж өгье. За ингэсэн Марин Ле Пен одоо үндэсний ралли гэдэг намтай. За энэ нам бол нэлээд баруунч үзэлтэй нам тийм үү? Тийм. Нэлээд баруунч үзэлтэй гэж явдаг нам. За тэгсэн чинь Марин Ле Пен ч одоо 2027 оны 4 сард болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд том өрсөлдөгч гэж одоо яригадаад ер нь ингээд ганц би ярьж байгаа юм биш үү? Энд ч одоо BBC-гийн би мэдээ хараа сууж байна л та. Тэгээд одоо улс төрийн ингээд одоо улс төр судлаачид ингээд те шинжээчд одоо Марин Ле Пен бол ерөнхийдөө цаашаага дараагийн ерөнхийлөгчд нэлээд том гараад ирэх магадлал өндөртэй хүн гэж үзээд байгаа. Гэвч Марин Ле Пен өнгөрсөн 7 хоногт одоо Европын холбооны санхүүжилтийг 2004-өөс 2016 оны хооронд намдаа буюу хувийн зорилгоор ашигласан гэдэг хэрэгт буруутай тогтоогдоод за нэгдүгээрт ерөнхийлөгчийн төрийн алба хаах эрхийг 5 жилээр төдөлзүүлсэн буюу одоо хоригдсон. За нэмээд энэ үн чинь 100 гаруй мянган еврогийн торгуул ногдуулсан. За ийм шийдвэр гарсан. Тэгэхээр эн чинь 5 жилээр төдөлзүүлчихээр 27 оны сонгуульд бол оролцох боломжгүй болчих штеп. За оролцох боломжгүй болсон чинь Марин Ле Пен яаж ингэ гэхээр ингэж мэдээлэл хийгээд байна л да. За энэ одоо яг энэ одоо тий Парист шүүхээс гарч байгаа шийдвэр бол шулмын ан
юм аа. Ус төржүүлсэн шийдвэр. Ягаад тэгэхээр одоо байгаа энэ төр улсын удирдагч намайг те өөрийнх нь ингээд маш том өрсөлдөгч болно гэж бодож байгаа. Эдний намынхаа одоо Эммануэль Макрон ч одоо Ренессанс буюу сэргэн мандал гэдэг намын гишүүн. Сэргэн мандал намын гишүүд болохоор намайг төр улсын ингээд манай намыг эрхэнд гарвал ялагдана гэдгийг мэдээд байгаа болохоор ингээд миний эсрэг шулмын ан хийж ин буюу шүүхээр одоо дамжуулж улс төрчсөн шийдвэр гаргасан гэдэг ийм мэдээлэл хийгээд за тэгээд мэдээж өөрийнхөө намын дэмжигчдийн өмнө жагсаалт цуглаан хийгээд нилээд ингэж явж байна. Яг үүнтэй холбоотойгоор өөрөө болохоор за Парисутын шүүхт бол давж залдах шийдвэрийг бол гаргасан. Гаргасныхан дараа Парисутын давж залдагчдын шүүхээс ямар хариу өгсөн бэ гэхээр энэ хэргийг манай шүүх тийм үү хянаж үзээд 2026 оны 100 л хариу гаргах боломжтой гэдэг ийм хариу гитсэн байдлаар өгсөн. Тэгэхээр 26 оны 100 хэрвээ шийдэн гарлаа Марин Лапен цагаадлаа гэх юм бол 27 оны 4 сард болох ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвшиж амжихгүй юу тий. Тэр нь гол зорилго нь бас нэрнгээсээ өрсөлдөгч нь мань хүнийг дэвшүүлэхгүй гэдэг байгаа шинжтэй юм байна тий. Ингэж яг энэ талаас нь харуул нэг тийм хар байж болохоор л тоо. Гэтэ бас бүхэл бүтэн бүгд найрамдах Франц улсын одоо шүүх тогтолцсон ямар байд юм байгаа. Тий. За Марин Le Pen чинь одоо Францын бол анхаарлын төвч ялтч гороод байгаа. Ингээд хэрвээ дэвшчихвэл бүр гарах магадлал нэмэгдэн эрсдэлтэй байгаад байдаг. Нэрнгээсээ хүмүүс нөө бариад хориод эхлэнгүүт нь тэр хүнийг дэмжих рейтинг нь өсөд байдаг талтай тий. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орно. Ийм мэдээлэл байна. Умард Сентинел арлууд сонсч ирсэн үү? Умард Сентинел. За ийм арлууд байдгийм байна. За энэ арлал энтгийн далаад байдаг юм байна. Энтгийгээс ойролцоод 1000 км урагшаа яваад байдаг юм арал. За энэ арал юугаар алдартай вэ гэхээр дэлхийн хамгийн тусгаарлагдсан уугуул иргэдтэй арал гэдгээр алдартай байна. Дэлхийд дахинд 100 гаруй юм ерөөсөө хүн төрлөختөнтэй холбоо тогтоогоогүй арлууд одоо юунууд овг аймагуд байдаг. Ерөөсөө яг ингээд жадтайгаар яг нүцгэн ингээд бүх юм ингээд яг хэдэн мянган жилийн өмнө 20 мянган жилийн амьдэрсэн баг шахуу. Тийм амьдралын хэв маягтайгаа байдаг ийм одоо овг аймагуд байгаад байдаг. За энэ дундаас ихэнх нь Амазон буюу Бразилийн тэр Амазоны ширэнгэн ой дотор олонх нь байдаг. Харин Умард Сентинелийн арлуудад яг хамгийн тусгаарлагдсан бүрийн тусдаа ганцаархны юм бусад арлуудаас хүртэл ийм овгуудаас хүртэл тусгаарлагдсан нэг ийм овг аймаг байна. За үүнтэй холбоотой мэдээлэлтэй Америк нэгдсэн улсын иргэн Михаил Викторович Поляков гэдэг ийм 24 настай ийм ютубер юм байлээ бас. За энэ одоо жуулчин аялж аваад Умард Сентинел буюу өөрөө сайн дураараа энэ арал руу ийм хийлдэг цав хийгээд тэгэд өөрөө очисон. За энэ тэгээд чимээгүй нууцаар очиж агаад хажуугаар нь харж исэн загсчин мэдэгдээд ингээ баригдсан. За мань хүн бол ингээд сонирхоод л атсан юм шиг байгаа юм. Хамгийн юм байхгүй. Одоо чинь ер нь анхаарал татгаа хүмүүс хаана юу сонирс одоо юм байна. Тэр болгол бол хошуурдаг болчих. Магадгүй YouTube дээр одоо энэ одоо арлын ерөөсөө холбогдох хүмүүс яаж амьдарч байгааг нь үзүүлэх гээд ойртох гэж оролцсон байж таарж байгаа юм. Хандлтын төлөө нэг үхээс ч буцгаа байсан үе болчиход байна шүү дээ. Үхэж байгаа хүмүүс байна. Хамгийн гол нь үхэж байгаа хүмүүс өндөрт гараад одоо хандлтын төлөө видео хийчихэд үхсэн хүмүүс хэд гадаа гарч ийн. Зарим нь бүр ингээд анхаарал татах гад одоо хачи юмнууд л үзэж ин л та бүгдээрээ. За энэ Умард Сентинелийн арал гэдэг бол ойролцоогоор хаашаа 8 км гэх юм уу? Манай одоо нэг дүүрэгтэй хотын нэг дүүрэгтэй тэнцүү хэмжээний юм жижигхэн юм газар ойролцоогоор 100 хүн амьдардаг гэдэг ямар ч орчин үеийн хүн төрөлхтөнд холбоогүй хуучин байдлаараа харьцаж идэг амьдарч байгаа гэсэн юм арлага юм. Тэгээд яагаад ийшээ орохыг хориглосон байдаг юм хуулиар. За энэхийг нэсэн газар энийг нь орохыг хориглосон. 2018 онд за Америкийн бас нэг иргэн Джон Аллен Чау гэдэг хүн ийшээ бас очих жагаад алуулсан. Яг гэж чадсан гэсэн энэ одоо христийн шашныхны нэг юм шинэ орон цай гэж хардаг юм уу? Энэ дотор аралт байгаа хүмүүсийг христийн шашин руу оруулах зорилготойгоор очиж байгаа. Түгээх гэж жагаад очиод алуулсан. За тэгээд юунаас хойш ер нь бол ийшээ хүмүүс ойртохыг хориглосон. Гэтэ хориглож байгаа шалтгаан нэг талаас ийшээ очивол аюултай. Та алуулнаа, надад чинь таныг алчна. Хоёрдугаарт энэ одоо уугуул иргэд бол ямар ч дархлаа байхгүй байгаа. Бидний одоо хийгээд байдаг вакцин хийдэг, салхин цэцэг, улаан бурхан гих мэд энэ одоо өвчнүүдэд ямар ч дархлаа байхгүй. Очих юм бол айгүй бол бүгд өвч таарна. За тийм учраас энийг тусгаарлаад ингээд байлгаад байдаг юм тустай газар руу сайн дураараа очиж хагаад ийм залуу очиод яатсан юм байна. Баригдсан юм байна. Яна энэ өвчнө үү?
Үгүй бүхээгөө. Гэхдээ энд 10 жилийн хорих ял төлөвлөж ийн гэсэн юм яриа яригдчихлээ. Энэ тхийн засгийн газраас Энэ тхийн засгийн газраас. Тэгэхээр энэ мэдчлэн хид хідэн одоо асуудал сүхэгдчихлээ байгаа юм байна л да. Энэ нөгөө дахиж очингуудаа нөгөө Coca-Cola-ны лад шидчихэд явцсан гэдэг мөн үү? Тэгээ би тэр гэж ойлгоод байна. Coca-Cola орхицсан нүүдэл нь. За тэгэх юм бол нэг бурхад галзуурсан байх гэдэг кино байдаг штэ. Тэрэн дээр чинь нэг юм юу бас нэг шил авчаал бүгдээрээ гайхаад яад юм бол идэх юм бол гэд гайхаад байдаг шиг. Тийм одоо зүйл болох байх гэд инээдтэй бичсэн байсан. Гэхдээ инээдтэй талаас илүү яалтчгүй энэ уугуул иргэдэд бол дархлаа бол байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг өвчин очиод л эднээс ерөөсөө тэр чигээр устгах тийм аюулт болохоор ингэж болгоомжлоод байгаа юм байна л да. Дархлаа байхгүй гэдгээс гадна бас нөгөө үндэсний өв соёл гэдэг талаас өөрөөсөө бас их хамгаалт юм шиг санагдсан. Нэмээд одоо бид нар жишээ нь ингээл гадны нэг жуулч ирснээр бурхан алд уулан дээр нэг кола ч юм уу тавьчихвал бид нар тухгүй шүү дээ. Бас тийм үнцэг байгаа юм болов уу гэж би харсан. Тийм баг. За ингэсэн байна. Хэрсүү их зураа нөгөө уугуул иргэд байдаг арал бицтэй энтхэг улсын хамгаалтанд байдаг гэсэн байна. За. Гэхдээ ямар муухаг юм бэ? Өөрт эрсдэлтэйч энэ хүмүүст ч эрсдэлтэй штэ гэд. За ерөөсөө одоо YouTube дээр хандлт авахын тулд эрсдэлгүй юмд хүмүүс хөлгүй болоод болцсон юм сонин үед амьдарч байна. Эрсдэл бөгөөд анхаарлын төлөө хүм болгоо ингээд улаардаг болсон. Болчих л дээ. Бүрч нэмэгдэх. Хамгийн өндөр хандлт аваатахаа ямар нэг бичлэг хийх гэвэл ямар бичлэг хийх вэ? Намайг хэлж байгаа юм те. За би одоо яаж эрсдэлүүлж чадах юм бол да бас бодчихлээ. Би зүгээр анх нөгөө яг YouTube гарч явах үед нэг юм цоошин iPhone-ыг авч байгаа блендер рекламаар блендер тийм видеог үз шок зүгээр баяг хайр мөнгө. Гэхдээ үзээд байгаа байхгүй юу? Тиймэрхүү одоо нэг балай санаа бодож авах гэж оролддог юм уу? Mr Beast ч одоо анхны видеонууд нь одоо микровейв гэдэг чинь богино дэлгэний зуух дотор дахиад жижигэн богино дэлгэний зуух хийж үзээд яадгийг харж марч дуршиж үзчихсэн. Тиймэрхүү юм одоо хийх багтаа тийм. Зөв. За ханиадтай ажил ам аврагдах биш үү гинэ. Касоёроо бичсэн байна. Энэ хүрээд манай өнөөдрийн hot topics өндөрлөх болсон байна. За манай hot topics нэвтрүүлэгтээ 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн нохоо орсон эрүүл солонгос чигнэмэг Green Witch Roll, Crispy Roll хамтран ажиллаа. За мөн гэр бүлийн гишүүн бүр дүрээтэй Jameson брэнд хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгөө хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.